Өнөөдөр өстой гоё хүмүүс үлдсэн ирчээ. Амар сууж. За ингээд бүгдээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхэлцгээе. Энд чинь нэг алга ташмаш гэдэг хүн байх хэрэгтэй гэж байна. Гадны шоунд дэр бол байд юм л ингээд инээ алга ташмаш гэдэг. Гэтэ манайх дэр бол инээ гэдэг нь байдаг шүү. За. Энэ 7 хоног бүр эхнээсээ л бүр галзуу 7 хоног байлаа. Өнгөрсөн 7 хоногийн Норвегийн асуудал энэ 7 хоногт үргэлжиллээ. Азар энэ 7 хоногт сенсац нь ерөнхийдөө ингээд намжаад за нэг тал нь бол ерөнхийдөө за бид нар бол үнэхээр энэ улмааг бол барахгүй байна гэдгээ бол илэрхийлж байгаа шүү гэн. За төмөр замын хил холболцтой холбоотой асуудал улсын хурлаар орж батлагдлаа. За дээрэс нь одоо улсын хурал болсон хойно маш олон хэрүүл тэмцэл боллоо. Хүн амьтан зодуулж нүдүүллээ. Гэх мэтчлэн маш олон үйл явдал болсон шүү манайхаа. Ингээд бүгдээрээ мэдээг эхэлцгээе. Тэг алгаад тааш. Гой. Итгэвтэй байл та манайхаа ингээд. За энэ 7 хоногийн мэдээг би шууд хойноос нь эхлэе гэж бодож байна. 7 хоногийн төгсгөлөөр одоо зодоо нүдэнд нэг хүн өртлөө. За тэгээд тэр хүн ямар хүн байсныг бүгдээ харцгаая. Юу байхгүй. Зодоон бол байхгүй. Зодоон зодтолдох гэдэг чинь бол хоёр талаас байдэн шүү дээ. Тэгэхээр тийм огт байхгүй. Энийг бол цохолцсон байх тийм. Хариуцлагатайгаар хэлье. Зүгээр энэ дэр бол ямар нэгэн тийм манай ном дотор тийм зөрчил маргаан юм байхгүй. Дуудлага бол өгөөгүй. Юу гэж дуудлага өгөх вэ? Зүгээр одоо нөгөө эмнэлэгт очиж нэг хоёр жижигхэн юу тавилсан. Зөвхөлчөд найдлага гишүүнийг ер нь өмөөрч байна гэсэн үг үү? Таны хандлага гарчтай. А тэр хүн бол өөрөө өгсөн тайлбар дээр бидний дунд бол зодоон байхгүй. Зодоон байхгүй. Тэ таныг зөгцсөн байна. Зодоон байхгүй. Тий. А ер нь бол зүгээр зодоон огт болоогүй. Тийм зодоон гэдэг чинь хоёр талаасаа зодтолтон. Тэгэхээр эн чинь бол одоо жинхэнэ балмад үлдэл шүү дээ тэгэхээр. Зодуулсан гэсэн үг биш. Ийм байхгүй. Санамсаргүй тохиолдсон гэж ойлгоно. За ингээд санамсаргүй тохиолдлоор хөрхөн энэ манай Наранбаяр ахыг харахлаар л хүмүүс нэг юм ер нь нэг гусаа ичмээр юм шиг харагдаад идэг. Өмөө адгийн мó Үнэнбаа зөв номын Отгонбаатар хүртэл янз бүрийн юм шийдэж явах үү те барьж аваад тэгээд ер нь хүн намынхан бол бас зодоо хийдгүү юм шиг байгаа. За тэр яг одоо яг энэ асуудлыг намын дараагаас нь тодруулсан байна бүгдээрээ сонсъё. Тэгээд танаа намын хоёр гишүүн бас хоорондоо гар зөрүүлсэн асуудал яригдчихэв юм. Тэгэхээр энэ ажил нь өглөө болсон. Та байсан гэсэн үг. Ялгүй байх манай энэ намын улсын урдах зөвлөлийн хурлал болсон. Тэгэхээр зөвлөлийн хурлын үеэр бол одоо бид нар чуулган дээр баримтлах байр суурь яриад тохироод ингээл гарсан. Зүгээр энэ хугацаанд зүгээр одоо нөгөө гарч явахдаа ингээд гацуу тохиолдол болсон. Тийм юм нь өнөөдөр зодон болсон байдлаар ингээд тайлбарлагдаад байна. Тэгэхээр тэр нь талаар манай Наранбаяр сайд бол өөрөө яг мэдээлэл бол өгсөн байлаа. Тэгээд азгүй тохиолдол гэдэг та дүр хэллээ шүү. Тэр нь ямар тохиолдол гэсэн үг. Гэхдээ ахтай тэгээд энэ нэгээ сууж байгаа л нөгөөх нь гарч явахдаж байгаа шүргэж тараал тэгээд тэр мэдээлэл нь зурдаж тараал нэг жоохон одоо асуудал үүсэл тэр нөгөө эмнэлэг дээр очиод цусаа тогтоохгүй явсан билээ л дээ. Тэгсэн чинь тэр нөгөө сэвэгдэл зодуулсан байна, зохиулсан байна, зодон болсон байна гэсэн байдлаар явсан. Нүнээс тийм зодон зохион огт болоогүй. Тэгээ манай хүн намынхын тийм зодон зохиноос холдуу. Ер нь зодод зохиолцъё гэд тэгэх юм бол яг одоо юу гэдгийг тийм ойлголч байхгүй. Тийм одоо юу гэдгийг тийм хүн манайхаас ер нь гарахгүй дээ. Зодууд бол магадгүй их нэртэй зодуулж магадгүй. Энэ төрийн ордон тэр нь их олон юм зөрөлддөг боллоо. Гар зөрүүлдэг боллоо. Ингэр зөрүүлж байна. Хундаг зөрүүлцгээж байна. Их. Тэгээд ерөөс ингээ хажуугаар нь гараад
Гарахтаа зөөлхөн шүргцэн чил ингээл шалбраал тэгэл эмнэлэгт очиод цусаа тогтоохсон шууд 2 оёо тавьж. Аха шалбархан дээр 2 жижигхэн оёо тавьчихдаг гоо. Найдлаач одоо хутга мутга притинг мэритгтэй явж идэг юм шиг тийм ингэж багын зам хангаа гаргаж мараа. Зүг шүргэхтэй ингэж карманд нэсэн притинг нь ураад гарсан юм болоо. За тэгээд хүн намынхан бол үнэхээр зодон хийдгүү хүмүүс бид нар бол угаасаа мэднэ. Ганц нэг л удаа зодон хийжсэн. За тэгээд тэр бичлэгийг эргээ саная. Чи дугаа хийж байгаа юм. Чи дугаа л даа. Дугаа гараад чи. Надад ядарсан ч задарсан ч. Чи шинэ ярьтайгаа айгүй болон заа. Чи яах гэдэг вэ? Ой, искал дугаараа бой. Гэхдээ яг нэрээ зодтолдгүй юм байна, зодтолдгүй юм байна ялцчихгүй. Зүгээр зодуулчдаг юм байна. Барьж аваад. За тэгээ өмнө нь бас одоо Отхон Баатар чинь бас нэг Отхон Баатартай бас үзэлцсэн. Ер нь бол хүн намынхан зодтолдгүй юм байна. Манай даргын хэлснээр. Тэгээд одоо нөгөө нэг хүн намынхан маань бас бусад улс төрчдийнхөө дуурайгаад бас худлаа ярьж сурж явах шиг байна. Манайх ерөөс зодтолдгүй. Нүд нь ингэ завжлаад. Эхнэртэй л зодолдог гэж үгээд айгүй хөөргөн яриад илээ бас. За энэ саяны зодолдог хүн бол одоо үүр цайх гээд хүн байгаа. Тэгээд бүр олон нийтийн хэрэгслэр зодолдож үзүүлсэн. За тэгээд одоо бас төрийн ордонд тэгтээ зодолдоогүй юм шиг шүү манайха. Зүгээр хажуугаар нь шүргээл өнгөрсөн чи оёо тавиулаа ш. Оёо тавиулах хэмжээний шүргэлт болсон байна. Тэгээд би бол итгэж байна энэ маань тий. Наранбаяр ахыг маань бол зүгээр шүргээл өнгөрсөн чинь оёо тавиулсан байна. Тэгээд маш харамсалтай юм байна. Манайхан хүн намынхан хурлаа хийхдээ бодгоомжтой шүргэлцэж юм байна. Нэгнийгаа шүргээл оёо шаачин, нэгнийгаа шүргээл хөлийн уулчин тийм амар юм болж болохгүй шүү дээ. Ер нь их гартаа бүлтэй цочмог явдалтай гэх юм уу те. Уур муур нь бол гайгүй байх. Тэгээд байдаг юм шиг нэг Наранбаяр ахаа болгоомжтой байгаарай. Энэ 7 хоногт бол боловсролын яамныхны хувьд бол маш хүнд 7 хоног боллоо. Боловсролын яамаар дүүрэн хүн намынхан байна гэдэг ийм асуудал бас яригдсан. Тэгээ болгоомжтой байцгаая бүгд би бинтайгээ аштайхан зөрцгөө. За. Тий болно. За энэ 7 хоног эхлээл бүр амар сенсац явсан. Юу вэ гэсэн чинь нөгөө Норвегийнхны нэг нь мөрөдө тоглоом зохион байгуулсан ч илүү, оролцсон ч илүү нэг юм ярьсан шүү дээ, тий. Тэгсэн чинь ах нь гээд нэг хүн гараад ирсэн. За өнгөрсөн 7 хоногт 30 хоногийн баримтлагаанд явуулсан гэдэг бол мэдээ явж исэн. За ах нь гарч ирээд юм ярьсан. За тэгээд ер нь юу ярьсан? За тэгээд араас нь бас цагдаагийнхан гарч ирээд юм ярьсан. За ер нь энийг нэг харьцуулсан мэдээ бүгд үзье. Кибергейм хэрэгтэй тэмцэх хэлцэд ажилдаг өөр хүнийг бол одоо олж цаашаа үргэлжлүүлэх үйл ажиллагаагаа бол явуулсан байдаг. Тэр хүнтэйгээ бол одоогоор 10 сар орчим хамт ажиллаж байна. Эхлээд бол сард 50 саяыг бол өгдөг байсан. Сүүл рүүгээ тэрийг өсгсөн 75 болгосон. 75 саяыг төлөөд за сар болгоны 20 төлдөг байсан. Бичлэгтэй холбоотой бүх мэдээллүүдийг шалгана. Бид нар нэртэй нэргүй бүгдийг шалгана гэсэн үг. Тэгээд гэмтрийн шинжтэй байвал холбогдох мөрдөх газар руу шилжүүлээд за сахилга хариуцлагын шинжтэй байвал бид нар өөрсдөө хариуцлагаа тооцно. Одоо өчигдөр орой хэвлэл мэдээлэл хэрэгслээр мэдээлэл хийсэн Баяр Жавхлан гэдэг хүний хамаарал бүхий 18 хүн оролцсон ийм бүлэглэл байж байгаа. За энэ бүлэглэл нь мөн бас гадаад улсаас энэ төрлийн тэмцээг үүдэж байгаа гэдэг нь одоо өчигдрийн хэвлэл мэдээлэл тавьсан юугаар бол тогтоогдож явах шиг байна. За ингээд цагдаагийн байгууллага 50 саяын төгрөгийн одоо хахуул өгж нөгөө ширээнүүдэд ажилладаг байж байгаа. Нөгөөдөл нь шунал нь нэмэгдээд 75 болоод ингээд сар болгон штэ манайха жилдээ биш. Ингээд бараг 500-аад сая төгрөгийг ингээд цагдаа нарт өгсөн гэдэг юм асуудал ярьсан. За авахтаа хүнээр дамжуулдаг эсвэл бол өөрсдөө кибер кемт хэрэгтэй тэмцэх газар ажилладаг учраас маш нарийн зохион байгуулалттайгаар тэр мөнгөө авдаг байсан гэдэг ийм зүйл ярьсан. За энэс бол баг цагдаагийн байгууллагын чи яана гэж өстө боо юм болсон. Юм уу киноноос болж бүр өстө юу гэлээ
даагнаас яадаг ч үлээ. За тэр мэдэхгүй. Амар юм болсон. За тэгээд өмнө нь бас цагдаа нар яг ийм мөрөөдө тоглоомын хэрэгт холбогдчихсэн. За тэр хэрэг юу болсон талаар бас хэвлэлийн байгуулалт ирсэн. Тэгвэл 2023 онд цахим мөрөөдө тоглоомд нэр холбогдсон цагдаагийн хурандаа Болдбаатар Тэмүүлэн нарыг авилгатай тэмцэх газраас шалгаж гин буруугүй болохыг нь тогтоожээ. За энийг бол 2023 оны 11 сараас эхлээд 24 оны 7 сар хүртэл хугацаанд 8 сар авилгалтай тэмцэх газар прокурорын хяналтанд ор шалгасан. За ингээд шалгаад гин буруугүй тогтоогдсон. Энэ хоёр хүн гин буруугүй тогтоогдоод хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ингээд Баяр Чавхлангийн мэдээлснээр нэр холбогдоод байгаа цагдаагийн алба хаагч хинбэ гэх асуудал анхаарал татаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс хэрв цагдаагийн алба хаагч хууль бус гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол энэ үйлдэлтэд эвлэрэхгүй хариуцлага тооцно. За эсвэргээрээ бол алба хаагчийнхаа хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэдгээ тодтогдоод авлаа. Хов сонсох нэ манайхаа. Энэ Баяр Чавхлан шиг ийм хүмүүс бол айгүй их байд юм бэлээ. Эднэр бол чипакууд гэдэг байгаа. Чипакууд. Том гарынхан болохоор нөгөө 1xbet, mailbet гэдэг чинь бол бүр амар гэж байгаа. Одоо саяны нөхөр бол нэг 7 ширээ ажилуулдаг ийм жижиг гарууд. Тэр бол жижиг гаруудтайгаа л холбогддог. Том гарынхан бол томцуудтайгаа холбогддог гэсэн ийм яриа сонссон. За тэгээд урд нь ч гэсэн хүмүүс ярьдаг гэсэн. Энэ цахим мөрөөдө тоглоом цагдаа байхгүй явахгүй гэж маш олон хүмүүс хэлж ийсэн. За яг тэрний одоо нэг жишээ болоод ингээд явлаа. За дахиад би сануулъя. Энэ нөгөө хүмүүсийн захим хэрэглээ ихсгээс өмнө бас цагдаагийн байгууллагын хүн бас яг ийм мөрөөдө тоглоомтой холбогдож ирсэн. Энийг хүмүүс мартсан баг. За энийг дахиад сануулъя. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга бүх хотын эзэмшлийн орон сууцанд автомат тоглоомын газар ажиллаж байна гэсэн мэдээлэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн. За энэ мэдээллийн дагуу цагдаагийн ерөнхий газраас тухайн газар буюу Баянгол дүүргийн 1-р хорооны 11-р байрны 1 тоотод байрлах орон сууцанд үзлэг шалгалтыг хийсэн байна. Энэ хууль бусаар мөрөөдө тоглоом ажиллуулах гэсэн зөрчил бол зөрчлийн тухай хуулийн 5-7 дугаар зүрх заасан байгаа. Эрүүгийн хуулинд бол тийм заалт байхгүй. Тэгэхээр энэ мөрөөдө тоглоом зохион байгуулах гэсэн зөрчлийн дагуу зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцдог. Зөрчлийн тухай хуулийн 5-7 дугаар зүйлийн 2 дугаар зүйлд нь үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршид тоглодог хуулиар хоригдсон тоглоомын газар ажиллуулсан эсвэл зохион байгуулсан бол иргэнийг 2,000 нэгтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 20,000 нэгтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн залтыг. Тэгэхээр одоо би уушлалгууч чинь өөрийнхөө бас нэр дээрээ байдаг ийм газараа ийм их төрлийн хөвөл бус үйл ажиллагаа явуулаад тахт нь өөрөө ирж хянахгүй те ажил гэдэг юм уу тэгж явсаар байгаад одоо ингээд ийм явуулж ирснийг мэдэхгүй ингээд яваад байдаг бол үнэхээр одоо хүмүүс бол юу гэж бодож байгааг энэ хүмүүс өөрсдөө дүгнэлтээ хийх бах хүмүүс бол одоо намайг ард нь байсан гэж бодох бах тэгвэл тэрийг шалгах хэрэгтэй. Маш сайн шалгаад би ард нь байсан бол одоо яг хариуцлага хүлээл гэж ингэж л бодчих. Шаха ажиллаа гэж явжсэн байгаа. Би бол үгүй л ах гэж бодож. Ер нь манай цагдаагийнхан чи ийм мөрөөдө тоглоомын хэрэг мэрэгт нэг холбогддгүй бах. Ер нь байнга л зөв тийм ээ хамгийн сайн хийдэг баха гэж би бол дотроо бодож байна. За тэгээд хүмүүсийн амд амтсан одоо нэг хов яриа бол ингээд баг мэдгүй. Минийхаар бол батлагдаад байгаа юм шиг л харагдав. Тэгээ ер нь манайхан ийм билээ. Альва нэгэн бизнесийг ингээд хааж хориход байна шүү дээ тий. Нэг бол гэмт хэргийн бүлэглэл тэр бизнесийг эрхэлдэг. Эсвэл бол одоо corrupted хуулийн байгууллага тэр бизнесийг эрхэлдэг. Тэр нь магадгүй биеэ үнэлэлтэй байж болно. Тэгээ мөрөөдө тоглоом байж болно, хард амих байж болно, эсвэл магадгүй архины бизнестэй. Намайг л хэдэн жилийн өмнө зөвхөн цагдаа артаа 12-оос хойш арх зардаг нэг газар байдаг гэсэн. Та бүхэн сайн мэдэх байгаа да. Жүүли гэдэг тэ. Ер нь манай Монгол Улаанбаатарын бүгд мэднэ тэ. Жүүли шаяа гэж жоохон халуул жүүлрээ шаяа гэж. Одоо бол бас арайч гайг болчиход байгаа шиг. Тэгэл нэрээ тийм одоо та нар боддоо одоо нөгөө архийг 12 цагаас хойш зарж болдог болсон жүүли байхгүй болсон байна. Тэгэд илүү next level business руу бас орж байгаа шиг байна. Энэ бол зүгээр энэ бол эдийн засгийн хууль манайхаа. Энэ бол нэг гайхаад байгаа юм байна. Тэгэл хааж хорих тусмал одоо ийм цагдаагийн байгууллагатай холбоотой ийм коррупшны асуудлууд гарна. Энэ зөвхөн Монголд биш. Энэ дэлхийн өөрөө баталсан юм байгаамаа. Энийг хуурай хууль гэдэг юм аа. Тэгээ хуурай хуулийн үр дүн бол ингэж гардаг байгаа шүү манайх. За тэгээд та бүхэн сайн анзаарсан уу? Энэ мөрөөдө тоглоом зохион байгуулагч чинь зөрчлийн хэрэг юм шүү дээ. Эрүүгийн хэрэг биш юм байна. Манайхан чи ерөөсөө ингээд
яа. Мөрөдтэй тоглоом зохион байгуулад исэн байж тээ. Яг одоо гүйцэтгэх ажиллагаа явуулж бүх юмыг хурааж авмаа гэдсэн чи зүгээр нэг торгуулийн алтай зөрчлийн хэрэгэл байсан юм байна. Сая цагдаа нь өөрөө хэлсэн шүү дээ. Мэдгүй одоо тэрнээс хойш эрүүгээ хөлмөр өөрчлөгдсөн юм уу бүү мэд. За тэгээ учрал гишүүн бас энэтэй холбоотой бас хууль оруулж ирж байгаа юм байна. Тэрнтэй холбоотой ярьцлага өгсөн. Одооны хуулиар чинь нөгөө зуужлах үйл ажиллагаа нь 20 биш байхгүй юу? Үйл ажиллагаа би тэгтээ ингэж бодсон шүү. Үйл ажиллагаа эрхлэхийг нь хорих хэрэгтэй байна. Үйл ажиллагаа эрхлэн гэдэг бол одоо ингээ бид 5 нийлд суугаад хөзөр тоглох бол биш шүү дээ. Тэ? Энэ чинь бол үйл ажиллагаа эрхлэн гэдэг чинь тодтогж байгаа. Дээрэс нь үйл ажиллагаа эрхлэх гэж нэг аппликейшн гаргаад, нэг компани шин чанартай үйл ажиллагаа явуулаад, хэдэн хүний данс аваад, ингэ зохион байгуулалт хийж штэ. Цалинжуулаад тэрнээс биш нэг 5 нөхөр очоод гэртээ муушигдаад баларчих юм байна гэж юм ойлголт байхгүй. За тэр одоо дөнгөж хууль нь орж байгаа юм байна. Нөгөө Норгийнхныг одоо шалгаж байгаа хамгийн том асуултчил одоо мөрөдтэй тоглоом гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэр хууль нь дөнгөж орох гэж байгаа юм улсын хурлаар. За ингээд 3 хүн 30 хоногийн баримтлагаанд байгаа. За тэгээд одоо ямар хүн ч торгуулад гарчдгийг, ямар хүн 30 хоногийн баримтлагаанд явдгийг одоо бүү мэд. Одоо хуульч мүлчнэр л сайн мэдчихэж байгаа. За нэг ийм боллоо цагдаагийн байгууллага маань өнгөрсөн 7 хоногт бол хэлсэнтэй ингээд улс төрийн маягаар ингээд явж хагаад өстой өөрсдөө бүдэрч унаад өстой балрангаал алдлаа. Өстой сандраал кибер гэмт хэрэгтэй тэмцгийн дарга маргач ингээд баг салгалах нь хологгүй л өстой амар хэвлэлийн багуурал мөрл хийлээ. Бөөл юм боллоо. Сүүлдээ нөгөө алтан гэрэл мэрэл чи би Норгийнхны тухай ярихгүй гэл ингээд явлаа. За ингээд энэний өмнөхөн за яг энэ өдөр хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлт гаргасан. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн. Төрийн эрх бүхий байгууллага олон нийтийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэх 3 зөрчлийг илрүүлжээ. Баривчлагдсан шалтгаан үндэслэлийг баривчлагдсан хүн түүний гэр бүлийнхэн өмгөөлөгчд нь хууль заасан хугацаанд мэдэгдэнэ гэж заасан. Энэ эрхийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-р зүйл 31-ийн 6-р зүйлийн нэгдэх хэсэгт мөрдөгч с ิจ гтнийг баривчлах үед түүнийг ямар гэмт хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж энэ хуулийн 1-ийн 6-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг сануулна гэж хуульчилсан. Энэ эрхийг хангаагүй хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндслэл ойлгомжгүй ямар хэрэгт холбогдуулан саатуулсан талаарх мэдээлэл зөрүүтэй байна гэж хүний эрхийн үндэсний комисс цугларсан баримтууд илтгэж байна. За ингээд ямар ч үсэн 3 үндслэл гаргасан байсан. Энэ бол хамгийн ихнийх нь. За тэгээд хүний эрхийн комиссийн юуг албачуулсан бэ гэхээр хуулийн байгууллагын хүний эрхэнд халдсан хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрхэнд нь халдсан байх магадлал маш өндөр байна. Эхний байдлаар ямар ч үсэн энэ нь бол ингээд хүний ингээд халдшгүй байх эрхэнд нь халдсан байна гэдэг энэ зүйлийг албажуулаад бичиг болгоод гаргасан. За ингээхээр одоо нөгөө нэг эц төгсгөлгүй маргаан болвол зогсох баха. Энэ бол хүний эрхэнд халдсан халтаагүй гэдэг маргаан болвол ямар ч үсэн хаглаад хүний эрхийн үндэсний комиссийнхан болвол албажуулчлаа. Тэгэд би бол энэ дэр хүний эрхийн үндэсний комиссар бол бахархсан. Маш сайн ажилласан. Тэгээ би бол баяр хүргэмээр хүний эрхийн комиссар. Дээрээс нь дахиад шалгах юмнууд байгаа. Нөгөө нэг мэдүүлэг авсан өрөөний камерын бичлэгүүдийг шалгамаар байгаа тий. Маш олон дахиад шалгах ажиллагаанууд бол байгаа юм байл шүү. За. Энийний ингээд оройн нь өстой бөөл юм боллоо шүү. Цагдаа хаалгал авдаг боллоо. Өстой бүр бөө юм боллоо. За тэгээд эн чинь одоо анх улс үндэстнийг одоо юу гэлээ үндэстний эв нэгдлийг хаглан бутрахах гээд 5-аас 10 жилийн ялтай хэрэг байсан чинь тэрний сүлдээ явсаар байгаад юу боллоо мөрөөдөө тоглоом зохион байгуулсан ингээд зөрчлийн хэрэг болоод ингээ явлаа ингээ цаашаа ингээд одоо юу ч болох юм те ингээд хичнээн ч удаан үндэслэн солигдсон миний тоосноор баг 6-7 үндэслэл удаа солигдсон сая энийг хүний эрхийн үндэсний комиссийн хэлсэн. За оройн нь хууль зүйн байнгын ороогоор орсон гишүүдэд үнэхээр будаа олгуулсан. За тэгээд эн чинь цагдаагийн газрын хууль зүйн хэлтсийн дарга нь байсан. За алтан гэрэл сайд өөрөө байсан. За тэгээд эн чинь бас нэг одоо алтан хувийг дарга асуусан. Ямар үндслэлээр та нар тэр хүүхдүүдийг хойшлуулшгүй ажиллагаа хийж барьж авч байгаа юм бэ гэдгийг асуусан. За тэгээд тэрэнд юу гэж хариулсныг сонсон. Эрүүгийн эрх хяншийн тухай хуулийн 1/4-ийн
1.27 гэсэн заалт байгаа. Хойш усуд тохиолдол гэдэг нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул учрах, ноцтой охирол учрах, мөн түүнчлэн сэжигчлэн яллагдах, этгээд оргон заах, дайлах, мөн түүнчлэн гэмт хэргийн уулмөр, гэмт хэргийн баримтыг устгах, нуух, тээвэрлэх, зөөвөрлөх, өргөдүүлэх бодит нөхцөл байдал үүсч болзошгүй. Энэ нөхцөл байдлыг л хуульд өөрөө хойш усгүй тохиолдол гэж заасан байгаа. Тэгэд нэг алтан үеийн яриас. Чи одоо Батцорго элтэр чи бас манай байнгын орон дэрж мэдээлэл өгсөн байхгүй. Чи одоо ингээ хүн юм асуугаад яг энэ хэрэг дээр яагаад хойш усгүй нөхцөл байдал гэж юу үссэн юм гэхээр манад одоо төчнөө хэрэг ирдэг гэд. Чи надад тэр хуулийн заалт уншиж өгдөг хүн биш. Би тэр хуулийг чинь өөрөө бичилдсэн хүн учраас би мэдээд асуугаад байгаа чамаас. Та нар энэ юу гэж ойлгоод яг энэ тохиолдолд яаж хэрэгжилчихэд байгаа юм бэ гэж өөрөөс чи асуусан шүү дээ. Хоёрдугаар асуулт нь бол тэр 8 залуугаад байгаагаас чинь 3-ын шоронд хийчихэд байгаа юм уу? 1-ийн шоронд хийчихэд байгаа ойлгохгүй байна. Тэрнийг тодорхой хэлээдэх. Яагаад 3 болцсон, яагаад 1 болцсон? За ингээд өстой бүх гişүүд загинсан. Лодой самбуу бол маш ууртай байсан. Та нар ингээд хүмүүсийн хэвлэн нийтлэх хэрэгчлөөнд халдлаа гэ. За ардны намын гişүүд хүртэл энэ дээр бол маш одоо шүүмжлэлтэй хандж ийсэн. Ер нь бол яг энэ асуудал дээр дэмжиж байгаа ч юм уу та хэдийн зөв гэж байгаа хүмүүс бол бараг байгаагүй. А гэхдээ энэ хэд маань бол ганц юм давтаж ярьжсэн. Бид нэр хэвлэний хэрэгчлээнд алдаагүй л гэсэн. Бид нар мөрөдөө тогломоо шалгасан юм аа л гэдээ орлоодсэн. Тухайн хэрэг нь хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбогдлого гэсэн дайлврыг хууль зүйн салбарын сайд өгөөд байна. Энэ дээр хамгийн гол анхаарах ёстой зүйл бол цагдаагийн байгууллага эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хууль заасан үйл ажиллагаа явуулахдаа хүний эрх зөрчсөн үү гэдэг асуудал дээр л хамгийн гол анхаарал хандуулж байгаа. Эдгээр хүмүүсийн гин буруугийн талаар ямар ч дүгнэлт гараагүй, эцсийн шийдвэрлэгээд өгөх турт хэнийг ч гин буруутай тооцохгүй. Тийм учраас цаашдаа энэ үйл ажиллагааг явуулахдаа прокурорын хяналтанд дор энэ үйл ажиллагааг хараа тусаар явуулаа гэдэг ийм үүрэг чиглэлөөгөөд хууль зүйн дотоод иргэн сайдын хувьд ажиллаж байгаа. За ингээл гүрийгэл бид нар ерөөсөө хүний эрх зөрчөөгүй ер нь явж тэр нэг зөрчлийн хэрэгтэй нөгөө мөрөдө тоглоом зохион байгуулсан гэдэг одоо хууль нь одоо дөнгөж батлагдах гад явж байгаа энэ хуулиар л ерөөсөө барайл ер нь бид нар ер нь бараг л энэний төлөөл байсан юм шиг ярдаа. Тэгээ та бүхэн дахиад эргээд санаарай те. Бошуу туула бориндоо баста гэдээ би өнгөрсөн 7 хоногт хэлжсэн те. Яг тэр үйл явдал болсон. Тэгээ сүүлдээ цагдаагийн байгууллага дотооддоо ямар аймаар ялзарсан байгаа гэдгийг хүртэл ингээд харуулах хэмжээний ийм аимшигтай зүйл болж хувирсан. Тэгээ сүүлдээ өөрхийн амтны ганц л хүн барьж авсан. Нэг хүн ямар ч байсан ингээд нэг дансаа ашиглуулсан нэг нөхөр байсан. Тэгэл тэрийг л ингээд барилаа. Бурхан минь азар өстой энэ үгд олдлоо л гэж одоо мөрөгж явах шиг байна. За тэгээд хэвлэлийн эрх чөлөөнд нь халдаагүй гэдээ ерөөсөй байнга ирсэн ерөөс байнга. За тэгээд өнгөрсөн 7 хоногт манай подкастаар яг энэ асуудлаар хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг. За дээрэс нь Facebook дээр факт чек хийдэг. Тэгээд факт чек гэдэг вебсайт ажилуулдаг нэгэн залуу юу гэж ярьсныг зүрхсэн. Тэгээ яг миний нэг бас нэг анзаарсан юм юу гэхээр яг маргааш нь мэдээлэл хийх үеэр нь би оцсон. Тэгээ очиод яг тухайн үед нэг улмаатай тэгээд эднийхэнтэй яг байцаал төгсөн хэвтээ нь бол нэг богинохоо хугацаанд уулз боломж гараад тэгээ тэр хэдээс яг яасан юм та хэдээс яг ямар асуулт сууж байна? Юу гэж сууж байна? Ингээ асуугууд ерөөсөө л цэвэр 100% баримт кинотой холбоотой. Танах тэр баримт киноны 6 хоног яаж тагсан? Хэн байсан? Ямар контент гэсэн? Тэрнээр чи юу гарсан? Та хаашаашаа явсан? Мөнгө хаанаас авсан? Гэтэл байцаалтын бүх асуулт нь өмүүлэгч байхгүй хахад хэвлэний тгүүл ажиллагаатай холбоогүйгээд баахан одоо хийсэн баримт кинотой холбоотой юмуд асууснаа маргааш нь энэ бол хэвлэний тгүүл ажиллагаатай холбоогүй гэдэг. Ийм асуудалсаа байна. Одоо жишээ нь би миний санаж байгаа миний одоо анх удаа наад юу гэж сонсож. За энэ бол аим хангалттай хариулт өгч байгаа. Ерөөсөө энэ асуудал юунаас болсон бэ гэхээр тэр нэг кинонаас л болж үүссэн. Цагдаагийн байгууллага улс төрийн захиалгаар ажилласан. Тэгээд дараа нь хүмүүс тэгж хэрнэ гэж бодоогүй, улмааг тийм хүчтэй гэж бодоогүй. Улмаа өөрөө бүр тэ эрхчлөөнийхөө төлөө юу ч хийгээс буцахгүй солиотой бацаан гэдэг талаар ерөөсөө ойлголт байгаагүй. Бусад хүүхдүүдтэй айлгах чинь гэж бодсон. Гэтэл нөгөөтг нь улаан галзуу юм байж таарсан. Эрхчлөөний төлөө юу ч хийгээс буцахгүй. Тэгээд айсан. Тэгээд дундаас нь азар нэг хүн олдсон.
Мөрөөдтэй тоглоомтой холбоотой тэгэнгүүт тэрэн лугаа ингээд татаад гүйсэн. Тэгээд та бүхэн харж гинөө. Сайдтайгаа нийлж хагаад бөөнөрөө худлаа ярьж байна. Тэ? Үгүй бид нар хүний эрхэнд таалтаагүй. Үгүй бид нар хэвлэлийн эрхчлөө над биднэрт ямар ч амаа байхгүй. Ерөөсөө энэ амар ойлгомжтой байсан. Тэгээд дахиад битээ юм болоосоо. За тэгээ би бас нэг юм хэлмээр байна. Улс төрч хоорондоо зодтолж болно. Энэ улс орноо битээ сүйтгэжээч. Бууж гин. За дээхэн үед бол ингэж ярьдаг байсан. Газрын тэнгүүд ганц нэгээрээ явдаг бол хинтийн 3 тэнэг хэлхэлтэд хамтаараа явдаг гэдэг дээхэн үед ярьдаг байлаа. Гэтэл одоо хинтийн тэнгүүд хоорондоо зодтолж эхэлсэн. Тэгээ энэ улс орноо сүрүүлэх нэ. Энэ муу хэдэн хүүхдүүдийг дунд нь авчуулаад амар юм болох нэ. Хүрсэх дарга хэлж байгаа зодтолч болдгүй мүү хоорондоо. Тэр зодоо модоно дээрээ хийчихээ. Энэ хүүхдүүдийг мим хийлээ гэж барьдаг. 9 шид болдог тий. Дээрээс нь улс төрийнхөө зодоо модоныг зүгээр биднээс тусдаа хийчихдэг. Гуйж гин. Цагдаагийн байгууллага энд нь битгий оролдоо. Зодоо модон тэгээд тусдаа энэ гадны орнууд чинь ингээд хоорондоо ингээд дээрээ болждөг байхгүй юу? Гэтэл ингээд заавал ингээд хүн амьтны дунд ингээд сенсац үүсгээл ингээд явах шаардлагагүй шүү дээ. Тэгээд хинтийнхэн минь ээ. Зодоо модоно хоорондоо хийчихдэггүй please. Иргэдийг хуваагаал те ингээд новшин юм болгоод байгаа байхгүй ингээд. Тэгээд үнэхээр энэ 7 хоногт бол маш олон зүйлийн идэ бэрийг шахсан. Тэгээ 2-7 хоногийн турш болсон сенсац бол Норвегийн сенсац байлаа. Тэгээд энийг зүгээр тэнэг хүн ч гэсэн хараад ойлгохоор байгаа шүү дээ. Тэгээд цагдаагийн байгууллага маань ямархуу байдалд байгааг энэ кейс харууллаа. За дээрэс нь хинтийнхэн маань ер нь ямархуу байдалд байгааг бас харуулчлаа тий. Тэгээд маш том кейс боллоо. Тэгээд улмаа бол үнэхээр галзуу улгаач байна. За ингээд одоо цагдаагийнхан маань мөрөөдөө тоглоомтой холбогдлоо. За хэвлэлийн хэрэгжлөөнд халдсан гэдгийг одоо хэд хэдэн байгууллагууд бас ер нь эдгээр чи одоо ингээд балан юм хийгээд яваад штэ гэдгийг хэллээ. За улсын хурлын чуулган дээр нэгэн гишүүн айхтар асуулт асуусан байна. Энэ Various Democracy гэдэг Шведийн Готенбургийн их сургуулийн VDM гэдэг хүрээлэнгээс гаргадаг сэтгүүл та бүхэн мэдэх бах. Дэлхийн бүх улс орнуудын ардчлалыг хэмждэг. Дэлхий дээр байгаа улс орнуудаас 2 улс орныг бид нэр ардчлалаас алдлаа гэж бичсэн байж байгаа. Нэг нь Индикийг хэлсэн байна, нэг нь Монголыг хэлсэн байна. За тэгээд бид бол 90 оноос хойш олж авсан хамгийн чухал үнэт зүйлсийн нэг нь бол ардчлал гэж би ойлгодог. Энийг одоо Монголын бүх ард түмэн мэдж байгаа, зөвшөөрч байгаа гэж бодож байна. Гэтэл энэ олон улсын судалгааны хүрээлэн байгууллагаас гаргаж байгаа тайлан дээр бид нэр автократ гэдэг англи руу албан ёсоор орцсон байгаа. Албан ёсоор Монгол улсыг дарангуйлалтай улс гэдэг англи руу оруулсан байна. За гэхдээ ямар дарангуйлалтай вэ гэхээр манайх парламентын засаглалтай сонгуул явуулдаг мөртлөө энэ бол автократ улс байна. Юу лээ? Сонгуулийн дарангуйлалтай гэж тодорхойлсон мөлий. Сонгуулийн автократ гэж тодорхойлсон мөлий. За тэгэд энэ байгууллагаар бид нар бол ардчлалаа хаана явж байгаа гэдэг жил болгоо ингээд дүгнүүлдэг юм байгууллага. Тэгэд энэ байгууллагаас Монгол улсыг автократ гэж дүгнжээ. Тэгэд тэрний илэрлэл нь одоо сая өнгөрсөн 7 хоногт болсон энэ хэвлэлийн эрхчлөөг одоо хязгаарласан энэ үйл явдлууд бол хангалттай харуулж өгч байгаа хаа гэж үзэж байна. За дээрэс нь энэ 7 хоногт засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой одоо үйл ажиллагаа ер нь хэр явуулж байгаа юм бэ? Ер нь үйл ажиллагаанд болоод байгаа мó болохгүй байгаа мó? Ер нь хийн гэсэн ажлаа хэдэн хувьтай хийгээд байгаа юм бэ гэдгийг бас улсын хурлаар дүгнсэн байна. Хамтарсан засгийн газрын эрх барьсан хамгийн эхний жил буюу 2024 онд тэд бараг бүх ажлуудаа 100% гүйцэтгэлтэй хийжээ. Эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгох зорилт нь 100% биелсэн байна. Мөн авилгын гэмт хэргийг бууруулах ажил 100% та хэрэгжсэн гэж тэд өөрсдийгөө дүгнжээ. Энэ мэд төгс юм шиг гүйцэтгэлтэй засгийн газрын хийж байгаа ажил үүнд нь үнэлэлт төгөлөлт өгч байгаа эрх бүхий байгууллагуудад улсын хурлын гишүүд эргэлзэж байгаагаа илэрхийллээ. 2024 оны жилийн төлөвлөгөөний үр дүнгээс хавсралт 2, 2-ын 3-ын 1 эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгоно. Биелэлт 100%,
100% биелсэн юм энэ асуудал. Цахилгааны үн нэмээд иргэдэд тэр дундаа удааг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа. Байшингаа дулаалаад цахилгаан халаагаар тавьсан айлуудын нуруунд дээр маш том ачаалал үүсгчээд тэрнийг үр дүнтэй ажилласан гэдээ бэлэлдээ 100% гэж тавьж байгаа харагдаад байна. Эрчим хүчний зохицуулалт хорооны үн тарифтай холбоотой гаргасан шийдвэр эдийн засгийн хувьд салбарт өгөөж байгаа. Тийм учраас би зөрсөн гэж үзэхгүй байна. Авилгатай тэмцээ 100% гэж байгаа шүү дээ манайхаж ирсэн. Бүх юм. Гэхдээ нэг ийм байж болно шүү дээ манайхаа. Яд ч нэг 98.5 ч байт юм тий. Бас нэг жоохон ичгнүүртэй байв. Нэг ичгнүүрний нэг хувь баймаар шүү дээ тий. Одоо би бол яг нэг 90.6 ч юм уу тий. 100 гэдэг чинь бүр perfect үстэй тий. Авилгатай perfect тэмцсэн байна. Эрчим хүчний реформо ерөөсөө ингээ бүх юм тэгээд амар олон хүний игдүүслэг үрсэн. Тэгээд яалтчгүй л автократ болчих манайх. Тэ? Ямар ч тэ тэнэг хүн бол бүр болилтой зүгээр ингээд амар лаг сурдаг байлаа ч гэсэн би 100 гэж тавилахсан бол ичдэг байсан би нэрээ. Багшаа яаж та миний нөгөө муухай битсэнийг яагаад хасаад 98 тавьчихдаг юм уу гээд. Гэхдээ нэрээ хичиж амьдраасаа нэрээ. 100 амар настай. За тэгээд энэ үеэр яг эрчим хүчний асуудлаар цэнгүүн гишүүн бас асуулт асуужээ. Энэ эрчим хүчний яамнаас асуумаар байна. Энэ тайлан дээр бол гүйцэтгэлийн тайлан дээр бол салбарын эдийн засгийн үүрэг үүрэгтэй болгоно гэдгсэн. Шалгуур үзүүлэлт нь болохоор эрчим хүчний компаниудын санхүүгийн алдагдлыг багасгана гэсэн байна. Гэвтэл эрчим хүчний яам өөрөө энэ үзүүлэлтээ болохоор 100%-аар биелсэн гэж үзчихэж. Эдийн засгийн хөгжлийн яамнаас энийг 0% гэд тавьчих. Ийм том ялгаатайгаар хасах 75 тэрбум гэд байж байна л та. Гэхдээ ер нь энэ шинээр бүрэлдсэн улсын хурал бол эрчим хүчний яамыг маш сайн дэмжсэн. Үн тариф өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг би бол өөрөө галын аваад урталтанд төсөв барих бүх зүйлүүдээр нь хамгаалаад явсан. Энэ салбар зайлшгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй гэд. Энэ цаг мөчөөс хойш 6 сар өнгөрлөө. Эрчим хүчний яам хаалгаагаад алга болсон. Энийг бас улсын хурлын гишүүдэд би хэлье гэж бодож байна. Ямар ч мэдээлэл өгөө барьсан эрчим хүчний яам. Зүгээр жишээгээд хэлэхэд цахилгаан түгээхээс та бүхэн одоо ямар төлөвлөгөөтэй ажиллаж түгээх салбарын либералчлалтай холбоотой мэдээллүүдээ өгөөч гэхэд хуулийн хугацаанд албан бичгээр хандж явах хариугаа өгөөгүй. Алтан бус байдлаар яамны сайд, Жожил сүрэн сайдын зөвшөөрлөлтөөр өгнө гэдгсэн. Энэ юу гэсэн үг юм? Жожил сүрэн сайд тэгвэл яаж ажиллах гэдэг юм? Бид нар эрчим хүчний реформ гэд маш хүчтэйгээр 3 нам хамтраад явж байхад өнөөдөр эрчим хүчний яам дээр байгаа хүмүүс нь ажиллаа хийж чадахгүй байгаа юм. Энэ зах зээлийн загварчлал, үнийн бодлого, шинэ өрсөлдөөн, шинэ төслүүдийг тусгай зөвшөөрлөөр нь боогод байгаа шүү дээ. Маш олон хөрөнгө оруулагч нар орж ирээд орох гээд эрчим хүчний яам боогод байгаа шүү дээ. Энэ бодиттой байхгүй юу? Би энийг эрчим хүчний сайд Жожил сүрэнгээс асуумаар байна. Өнөөдөр хуралдаа ирээгүй байна. Хэлээлээсэн. Энэ одоо уг нь энэ зах зээлийг өрсөлдөөнтэй болгоод үнэ чөлөөлөх ёстой болохоос зүгээр үн нэмэх шүү. Үнэ нэмүүлж аваад нөгөө идэж уудаг мөнгөө ихсгэж аваад тэгэл перх гаалах болж байгаа. Болчлоо манайхан гүүгээрээ гэж хаалгамаалаад өгчээд мөнгөө нэмүүлж аваад тэгэл ажилдаа орсон доо. Тэгээд та бүхэн мэдж байгаа бох тэ бүгдээрээ тэр чинь төсөл мөслүүд дээр машин тэрэгнийхаа юм уу сайжруулаад өстой өмнө яадаг байсан юм өстой гоё болоод өстой амар болсон. За тэгээд Чожо дарга маань юу ярьж байгааг өдрөө сонсъё. Гэхдээ бид нэр одоо сонгуул дууссан. Ард түмний хоосоо амлалтар чадхад яваад баймааргүй байна. Бодит хөндрөл бодит юу хийж чадах юм? Юу хийж чадахгүй гэдгийг ярьж шулуухан ард түмний бодит байдлыг хэлэхгүй болвол хүлээлт хэтэрхий өндөр. Гүйцэтгэл тэрнээс бага болохоор дандаа ирэх баригч нар дандаа буруу ярьдаг ард түмний хуурдаг гэдэг ийм шөөмжил тасрахгүй байгаа учраас би бол хөвгөний хувьд ийм байр суурьтай байдаггүй. Бодит байдлаа ярив. Нуугаад яах вэ? Яаж хийх юм? Ямар хугацаа орох юм? Ямар хөтөн чармаалт гарах юм? Гэдэг энэ зүйл дээр бол элен долонгой яриа гэдэг ийм байр суурьтай байгаа юм. Тэгэхээр тий одоо цайрна гэж тий. Яг цайрна гэж чинь шүү дээ. За ингээд 30% шааж байгаа нэмсэн шүү дээ. Тэгээ ер нь бол яг өндө 30 биш болж таарсан шүү дээ. 85% болж таарсан шүү дээ. Тэгээ нэг баг хэрэгэлдэгүүд нь 30% та за тэгэл ер нь тэгэл ихэнх нь л 60 70 80% ингээд нэмсэн. Тэгээд Чожо дарга маань ингээд үнэ нэмж аваад за көөгтөд одоо би барилгаа. Үнэ нэмээд авсан. Өөрийнхөө хүмүүсийг салбар дээр тавьсан. Одоо би барилгаа барьлаа гэд ингээд манус бүр тий
Үнэхээр бид нар бол яах нь энэ үнд үнэхээр хамаалах. Энд чинь энэ салбараа манлайлаад энэ эрчим хүчний реформа хийгээ явж явах хэрэгтэй хүн бол даанч тийм байсангүй. Тэгээ одоо үнтэйг нүүр тулын мулаж гэх шиг мэдрэл муутай эрүүл өвчтөд мэддэхгүй юм ингээ яриад сууждаг мэд. Би бол өстой яг нөгөө нэг салхи байхгүй байгаа учраас утаатай байна гэдэг шиг юм тэнийг юм яриад зогсож байгаа. Яагаад энэ салбарыг өрсөлдөөнд оруулах байгаа юм бэ? Яагаад тэ гадаадд 30 хүн ажиллаад болчдөг тэ цахилгаан станцууд дээр хэдэн мянган хүн ажиллаулаад байгаа юм. Яагаад энэ салбарыг хөгжүүлэе гэж бодохгүй байгаа юм бэ? Яагаад энэ салбарыг өрсөлдөөнд оруулах байгаа юм бэ? Яагаад үнийн чөлөөлөхгүй байгаа юм бэ? Яагаад барилгаал барих тухай бодоод байгаа юм бэ дарга? Бид нар тэр хооронд чинь балраад байна хөөе. Чоожо дарга. Одоо энийгээ болоо. Эсвэл огцор одоо зайлаад чаддаг хүнээ тавь. Please. Наа чи улсын хурлын гишүүд чи юмаа хийгээд орилоод наад хаалттай хаалгаа онгоолгоод юмаа ярил л та гэдэг нь шүү дээ. Чадахгүй бол зайл л та. За тэгээд одоо дарангууллын дэглэм рүү орцсон, дарга нар нь цайдсан ингээд намайг хэн хэлж нохоог хэн саах вэ гэдэг юм байдалтай байна. Тэгээд бүгдээрээ бодцгоё манайхаа. 100% гүйцэтгэлтэй байгаа шүү маа зэсэн. 100 98 биш. 99 ч биш тээ. 100 100 бол. За ингээд лалрын юм болж явах зур бас нэг новшийн мэтгэлцээ бодлоо Монгол лизер. Юу гэсэн чи ураны мэтгэлцээ ингээд бүр бүх сулаамаар юм шаасаа. За тэрийг үзье бүгдээ. Тин нэгэн тэндээс дуртай физикч нь аваад байгаа юм бол бас энийг зүгээр 8-аар цаад террорист байна уу хинт ч байна уу бас дамжиж болох нэ дээ. Оюу гэдэг эрдсийг уусгаад ингээд зэсээ гаргаж ирээд электродын тогны хүчээр электродын дээр цэвэрлж шалгаж авдаг юм процесс шүү дээ. Тэгвэл Эрдэнэтийн үйлдвэр жил 15-аас 20 мянган тонн хөрийн хүч хэрэгжилж байгаа шүү дээ. Энийг баг 10 жил хэрэгжилж, 20 жил хэрэгжилж. Дараах миний хэлэх гээд байгаа ирэмбэр угаан асуудал яригдаад байгаа. Нэгдүгээрт байгаль орчинд нөлөөлөл буюу агуу монголчуудын их цааз хууль яаж зөрчигдөж байгаа. Хамгийн дөрөнд туршилт хийдэг юм бол хулгана. За тэгвэл тэнд байгалийн амьд лаборатори бий болоод тентхийн бүх хулган алга болсон байна. Тухайнаа нотлогдсон зүйл. Шинэ тухайн би ярьж байна. Доромтой бид нар ураа холбоотой 10 жил зүүзгээр болоод өнөөдөр доромтоос хүм мал үксийн гараагүй байхад огт олборлоогүй байгаа. Доромтоос гарам хэлчихсэн. Утгагүй асуудал. Тэгэхээр хэрвээ эрдэмтдээ итгэхгүй байгаа бол химийн багш нараас асуух хэрэгтэй. Физикийн багш нараас асуух хэрэгтэй. Тэгээ энээсээ цаашлаад ингээд бол явах хэрэгтэй маа. Тэгээ ингээд энд нэг эх орондоо хайртай нэг хэсэг, эх орондоо хайргүй нэг хэсэг ингээд хоорондоо яриад байгаа юм шиг харагдаад ах юм аа. Йоо. Энэ гамбаа тэргүүтээ сэтгүүлж отхон гамбаа тэр нэг эрүүл өвчтөн мэддэхгүй тэр нэг цэнхэрвстэй. Тэгээ нэг ийм хуурмаг онолд итгэдэг тэр баяргүйгээс өөрхийн амтаа уг нь ингээ бүр химийн томьёогоо ирчээд яриад байгаа байхгүй ингээд хүчил юу хөхрийн хүчлээ ингээд уусгаад гэсэн чинь тэр ойлгож байгаа ч юм байна. Хулганы нь одоо байхгүй болгоо ийцэн байна тэгээд. Йоо их цааз хууль муулж гэсэн тэр хууль нь одоо хаана одоо Монгол улс тэр хуулийг мөрддөг юм уу яад юм. Бүр үнэхээр бүх суламар яг надад бол яг юм зоопарк шиг мэдрэмж төрсөн. Яг Ганбаатар гэдэг хүн одоо ямар ч шинжлэх ухааны ямар ч ойлголт алга тэр хүн ингээд энэ тайлбарлаад байгаа химийн тэр томьёо момыг нь ойлгож байгаа ч юм бол. За азар хөөх юмт би нэг 6 жил физикээр сурсан гэсэндээ яа би бүр нэр энэ хүмүүсийг бүр үнэхээр толгоос гисэрсэн. Ийм хүмүүс монголчууд хамгийн их нөлөөлж байна. Ямар ч шинжлэх ухааны ойлголт одоо бүр сүултээ аргаа бариад илж штэ бүр ингээд цогсоо зайгүй ийм тэнэг юм ярьсан зөө. Би нэвтрүүлгийг бүтнээр нь үз та үзээрэй манайхаа. Зүгээр хүн яаж тэнэг байдсан бэ гэдэг энэ нэвтрүүлгээс зүгээр харж болохоор л шүү нэрээ. Яаж нөгөө хэд нь өөрхөн амт ингээд амар үндэслэлтэй шинжлэх ухааны юм яриад байгаа юм ойлгож байгаа юм. Орилоо л дайраад байгаа юм. Тэгээд ер нь энэ манай улсын хурал энэ хүмүүст нөлөөлөд байгаа энэ хүмүүс чи ямар амар боловсрал муутай эсвэл бол нэг болдоо шүү дээ тий. Эдгээр мэдээд байгаа мөртлөө өөр юм цаана байна. Гүй өгшөө ингээд эн чи ийм байж тээ гэд ингээд бүхэл бүтэн шинжлэх ухааны тайлбар тавиад юус итгэхгүй. Гүй эн чи ингээд бүр эн чи шар нунтаг нь энэ байж тээ гэд бүр ингээд хажуудаа чаанаас авсан л гэдэг яриад байгаа юм.
Өдөр хаанаас авсан ямар хамаа авах вэ гэж. Үнэхээр тэгээд яг надад бол ийм зоопаркийн ийм зүгээр малнууд юм шиг санагдсан тэр нэг юу хүмүүс. Тэгээд үнэхээр харамсалтай. Тэгээд ийм одоо энэ Ганбаатар шиг ийм ямар ч шинжлэх ухааны мэдлэггүй тэ Монголд явж байгаа энэ төслүүдийг гацаах гэсэн нэг мэдхгүй би бол зүгээр ийм мэдрэмж авсан шүү. Миний мэдэрсэн мэдрэмж. Зүгээр л энэ хүн юу ч хамаагүй гацааж л байвал тэр хүнд ямар ч хамаагүй юм шиг тийм. Тэгээ эн чинь юу вэ? Аж үйлдвэрийн байнгын ороо лөө. Тэрийг төргүүлээд явчих. Тэгээд тэр хүн ямар ч ийм шинжлэх ухааны мэдлэггүй байх тэр ч одоо яах юм бэ? Тэгээд энэ хүмүүстөө шинжлэх ухааны тухай ярмааргүй юм байлээ. Зүгээр бурхан ч юм уу? Эсвэл нөгөө дэлхийн 8 гариг те фэнкшүү те ийм мань ярил ойлголцоор санагцсан. Тэгээд энэ нэвтрүүлэг бол үнэхээр ой гутмаар ямар амар боловсралгүй хүмүүс энэ урааны эсрэг тэмцдэг юм бэ гэдгийг харуулсан ийм нэвтрүүлэг байлаа. Тэгээд та бүхнийг би заавал үзээсэй гэж бодож байна. Тэр зүмаа залуучуудыг үзээсэй те. Хүмүүс ямар муухай тэнэг харагддаг энэ нэвтрүүлгээс харж болохоор гэж байна. Үнэхээр дуггүй байсан юм. За нэг улсын хурлын гишүүн тэнцээ ингээд шинжлэх ухааны мэдлэггүйгээ гайхуулаад явж исэн чинь бас нэг гівгэнт нэг олон нийттэй хайртай нэг хүүхэн гараад ирсэн энэ л. 0-6 сард нөгөө няраа үедээ хамгийн их одоо хүүхдийн сүү памперсаас авахлаа зардал гардаг үед нь магадгүй 100-аас 150 мянган төгрөгөөр өгөх үү гэдэг нэг ийм тооцоол дээр л ярихгүй бол одоо сэтгэлийн хөөрөлөөр тэгээ одоо юу гэдгийг сарын 500 мянган төгрөг болгоно энэ төр гэдэг бол тэг тооцоолгүйгээр тэгж мэдгэлүүд гаргаж болохгүй л дээ. Би хин өрийн туяа гишүүнийг бас нэг тийм үндэслэггүй мэдээлэл хийгээгүй гэж ойлгож байгаа шүү дээ. Тэ ягаад гэвэл энэ ч өөрөө бас эдийн засгч байсан хүн, тэ доктор хүн. За эдийн засгийн доктор юу гэж ярьсныг сонсон юм бэ? 500 мянга бол юу гэдгийг хэрэгжүүлэх эцсийн үр дүн биш шүү дээ. Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Өөрөөр хэлж байгаа зөв. Яагаад төрөлт буураад байна вэ гэдэг дээр бид нар ярихаар одоо байгаа нөхцөл байдалтай дүгнээд янз бүрийн байдлаар улс төрчид дүгнэж болж байгаа юм. За магадгүй эдийн засгийн нөхцөл байдал мэдээж нөлөөлж байгаа. Хүрээлэн байгаа орчны байдал, ажил хөдөл. За өнөөдөр Монгол улсад нийтдээ гэр бүлүүдийн дунд бас гэр бүл хөдөлмөрийн нийгмийн амгалан яамнаас судалгаа хийсэн байлаа. За энэ гэр бүлүүдийн дунд салтыг жишээлбэл аваад үзье л да. Нийт салж байгаа гэр бүлүүдийн одоо 60% нь 10-аас дээш жил ханьсан гэр бүл салж байна. Салж байгаа шалтгааны бараг одоо 50 орчим хувь нь бараг байсан баха. Юунаас болж чинь тэр санхүү мөнгөний асуудлаас бол салж. Тэгээ энд чинь өөрөө маш том эрсдлийг бид нар бий болгоод байна гэсэн үг шүү дээ. Эдийн засгийн хөшүүрэг маш дутагдж байна. Ажилтаа төрөлтэй байх боломж бага байна. Тэгэхээр нөгөө салаад байгаа учраас цалинтай ээжийн мөнгийг 500 мянга болгоё гэдэг юм шүү дээ. Нөхөр л гомдоод шийдээ ямар ч мөнгөгүй байгаа учраас би одоо чамаас явлаа. Одоо ингэ чамайг тийж чадахгүй. Тэр мөнгийг одоо хаанаас өгье? Одоо дахиад миний татвар төлөгчийн мөнгөөс л өгнө шүү дээ. Тэ? Эсвэл мөнгө хэвлэн дахиад бидний карманд байгаа мөнгийг үнгүүдүүлэн тэгжээж л нөгөө 500 сая төгрөг өгнө шүү дээ. Мэдгүй. Энэ хүн яг эдийн засгийн ухааны доктор юм. Тэгээ яг хин хаана энэ тэр доктор гэдэг цолыг тараагаад байна. Би ч гэсэн нэг очиод авчихсан. Найзтай нэг ганц доктор очихдаг. Йоо, арт түмэндээ энэ гэхдээ арай эрт хайртай болчлоо. Тэгээ жоохон сонголт өгөөд ярих хэрэгтэй байхгүй юу? Манай арай л эрт ярьчлаа. Тэгээд мэдгүй ийм эдийн засгийн докторууд байх юм бол Монгол улс хөгжихгүй мөн үү манайхаа. Юу гэсэн үг юм бэ? Хүн зүгээр биологийн үйлдэл хийснийхээ төлөө бүхэл бүтэн 500 мянган төгрөг авна гэж юу гэсэн үг юм бэ? Сар болгоо. Тэгээд дээрэс нь хамгийн гол үндэслэл нь юу вэ гэсэн чинь гэр бүл салаад байна гэж. 10 жил амьдраад эхнэрээ тижээж чадахгүй гэсэн болоод 50% нэгэд байгаа шүү дээ. Тэгээ баяртай. 500 мянган өгч юм бол би салахгүй байсан. Эсвэл нэг аригчин нөхрүүдээсээ салж байгааг нь тэгж буруугаар хараад байна оо. Тэгээд энэ одоо халамж боломжоо болоо. Зүгээр бидний татварыг зүгээр багасгачихдаггүй please. Тэгээд бид нэр өөрсдөө ажиллаа хийчих шүү дээ. Өөрсдөө хүмүүсийг тартагдлан татвар тул татварлаж ядууруулчаад тэгээд одоо би чамайг халамжлана гэж шааж байгаа. Зодчоод өө чи зодуулсан одоо би чамайг эмчилнэ. 2 оёо тавилцсан уу те? Одоо би гоё эмчлээд өгнө гэж. No ийм доктор байж болохгүй шүү манайхаа. Sorry. Энэ 7 хоногт цэцэн шийдвэрийг улсын хурл хэлэлцсэн байна.
Улсын хурлын сонгуулийн тухай хуулиар бол сонгуульд бие даан нэр дэвшигч нь тухайн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын эсхийг цуглуулсан байх босго шаардлага тавигдж байгаа юм. За үндсэн хуулийн цэцгийн хувьд тухайн хуулийн заалт нь иргэний сонгогдох эрхийг хязгаарлаж үндсэн хуультай зөрчилж байна гэсэн дүгнэлтийг гаргаад байсан юм. Бие даан нэр дэвшүүлэгч сонгуулийн ерхий орноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна гэж заасан нь Монгол улсын үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол улсын олон улсын гэрээнс 2 хон баталсан буюу нэгдээ орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийг нэгэн адил үйлчлэнэ. 14 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. 2 дахь хэсэгт хүнийг үзэл бодлоор нь ялгуурлан гадуурхаж үйл болно. 16 дугаар зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагад сонгогдох хэрэгтэй гэснийг тус зөрчсөн байна. За ингээд үндсэн хуулийн цэцээс орж ирсэн шийдвэрийг улсын хурл хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Нөгөө бие даан нэр дэвшиж байгаа 801 хүний гарын үсэг цуглуулна гэдэг үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Гэхдээ ерөн зүгээр шудраг ёсоо ч гэсэн бодсон. Одоо жишээлбэл нам бас 801-ээр бүртгүүлж байгаа шүү дээ. Чи амар олон бүртгүүлж байгаа шүү дээ. 801 хүнээр бүртгүүлж байгаа нам. Гэтэл хувь хүн нэр дэвшгэд яг нам шиг шалгуур тавьчихж байгаа. Тэгэхээр нэг юм шудраг бус юм шиг зүгээр энгийн бодгот юм байна. За тэгээ ямар ч үсэн үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг буцаасан. Одоо дунд суудлынхаа хуралдаанаар хэлэлцэн. Тэгээд дахиад их суудлын хуралдаанаар хэлэлцээд тэгээд оруулж ирнэ. Эсвэл бол улсын хурлын шийдвэрийг хүлээж авах юм байна. Тэгээд үндсэн хуулийн цэцгийн шийдвэр энэ 7 хоногт орж ирсэн байна. За бас нэг амар сонин. Энэ бол бүр ингээд манайхан бүр анхаарал хандуулаарай зөө. Энэ бол бүр амар сонин шийдвэр ардын намын бүлгээс гарах гэж байна. За бүлгийнхээ гишүүдийн эрс оролцоо идэвх санаачлагыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болно. Энэ бол бүлгийн дотоод асуудал. Журмын төсөлд нь ийм агуулгатай зохицуултууд бий гэдгийг ч голчлон ярьж байна. Гэхдээ бүлгэн дэмжгээр шийдсэн хууль тогтоолын төслийг улсын их хурлаар эцэслэн батлах санал хураалтад дэмжсэн санал өгсөн тохиолдолд тухайн гишүүнд 10 оноо өгнө. Харин дэмжээгүй санал өгвөл 10 оноо хасна гэсэн заалт орсон. За уг зохицуултыг нь зөрчвөл улс төрийн дэмжлэг үзүүлэх эсхийгч мөн тусгасан байгаа юм. За энэ нь өөрөө сонгогчдоос хууль тогтоогчд олгосон эрх мэдэл болоод үндсэн хуулиар хамгаалагдсан халдчгүй байх бүрэн эрхт нь халдаж буй үйлдэл гэсэн шүүмжлэлийг дагуулад байгаа юм аа. Ер нь бол бүлгийн шийдвэрийг одоо нэгт тавина гэсэн зүйл бол байхгүй шүү дээ. Ард түмний эрх ашиг, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна гэсэн чинь. Тийм л зорилгоор улсын хурлын гишүүн болцоосон бүгдээрээ. Тэгэхээр одоо бүлгийн шийдвэрүүдийг дэмжээгүй ч юм уу те, бүлгийн шийдвэрийн эрх ашигыг хангаагүй гэсэн шалтгаанаар одоо оноо хасдаг ч юм уу, тийм байдлаар ингээд нэг давуу байдал үүсэх эсвэл одоо ялгуурлан гадуурхах ч гэдэм үү те. Тийм зүйл байхыг бол би байж болохгүй гэж бодож байна. Юу гэсэн үг юм бэ те? Бүлгийн шийдвэрийг дагахгүй бол хасгаар оноо. Бүлгийн шийдвэрийг дагвал окей. Би тэгтээ хасгаар оноо бол амар тэнэг байна. Зүгээр ийм юу гаргачаад хөрх нөгөө нэг баг ангид байхад нэг ийм юу байдаг гэсэн нэг 5 шүү. Тэг гахаагаар те. Намынхаа шийдвэрийг дагсан бол 5 шүү. Дагаагүй бол гахаа. Олон гахаа авах юм бол чамайг шонголд нэр дэвшүүлэхгүй. За ёо. Жинхэнэ авторитар байгаа шүү дээ. Энэ бол жинхэнэ дарангуул шүү дээ. Юу гэсэн үг юм бэ те? Тэгээд ааш ардын намын гишүүд намынхаа бодлогоос өөр юм ярих юм бол тэгэл дараа нь нэр дэвшихгүй гэсэн үг шүү дээ. Энэ бол амар бүр үнэхээр амар дарангуул одоо ёстой жинхэнэ авторитар зүйлийг ярьсан мэлээ. Гэхдээ арай ч ийм тэнийг юм хийхгүй байлгүй дээ. Одоо яг хөтэ удахгүй нөгөө нэг ингээд засаг масаг огцруулах юм болонгууд ингээд багцлах гал ингээд энийгаал ингээд юм л да. Би бол тэгж л бодод байна те. Тэгээд нэг ардын нам дээр нэг ийм ладрын юм явсан байна. Тэгээд 5 хошоо юу гахаа юу өөртөө шийд. За ингээд улсын хурлаарчтай бөө юм болол ингээд яалаа. За тэгээд 7 хоногийн төгсгөлөөр улсын хурл маань ямар хөө байдалтай хуралдсныг бүгдээрээ харцгаая. За сайд нар нь хайч өгнө бочим гişэ. Гişүүд ч бас цөөхөн байна. Тэгээд сайд нар ч бас цөөн тал руу бол ороод ирлээ дээ. Хаяж авсан сайд сууж байгаад бас дарханд ажилтайгаа гараа явцсан байна. Надад бол хэлж чөлөө аваагүй. Тэгийн тухай хуулиараа улсын хурлаас төр болон бүр гарах гэж байгаа тохиолдолд их хурлын хурал даргалагчаас зөвшөөрөл авч гардаг байх. Дигийн хуультай. Тэгээ энэ хэлэлцэж байгаа асуудал өөрөө 4 сарын 1-ний дотор улсын хурлаар хэлэлцэж батлагдсан байх. Хуулийн заалттай.
Тэгээ ингээ гишүүд тодорхой асуулт асуухаар тодорхой хариулт өгч чадахгүй яг төлөөлж байгаа албан тушаалтан байхгүй гэдэг ийм учир шалтгаан болоод яваад байгаа нь ажлын чанарт одоо сөрөг нөлөөлж байна. Чухал ач холбогдолтой асуудал хөндөгдөхөөр энэ ч ингээ тодорхойгүй хариулттай сууж ийн гэдэг бол байж болохгүй л дээ. За яг уу. Энэ Монгол хүн байна уу гэдэг лээ. Энд сайд байна уу? Хаваасан залт. Нүүдэл нь амар хуулийн төсмөслөөр орж маа та нар батлахгүй бол зайлцгаа би дархан руугаа явлаа хөдөөнөө шурлаа. Энэ 7 хоног ч бас хөдөө хуралдах шийдвэр гарсан. Бид нар 6 сар бол байн хөдөө хуралдан ч гэлээ тийм амар юм хэлсэн шүү дээ. За ингээд өөр хямт ингэ гуйлагчин шигтэй улсын хурлын та нар хүрээдэлдээ гуйж яаж нэг ганц хайдч болтгоо байхгүй мөн гэж байх хоосон юм. За манай дарга улсын хурлын дарга хаврын чуулган эхлэхэд айгүй гоё цоглог байсан юм а. Тэгээд ерөөсө 7 хоногийн өмнө юу гэж ярьжсэн бүгдээрээ сонсоод хөө 7 хоногийн өмнө шүү. Одоо улсын хурал дээр нэг зарчим барьж ажиллана. Засгийн газрын хувьд одоо улсын хурлын өмнө ажиллаа хариуцж байгаа салбарын сайд нар оруулсан асуудлаа танилцуулж тайлбарлах хамгаалах үүргийг хүлээн. Ямар нэгэн байдлаар төрийн албаа агчид улсын хурлын чуулганы хуралдаанд онц шаардлагагүй тохиолдолд орж ирж хариулт өгөхийг бол хязгаарлана гэж ингэж улсын хурлын зүгээс бас үзэж байгаа. Тийм учраас салбарын асуудал хариуцж байгаа сайд нар ажлаа их хурлын өмнө хамгаалах үүрэгтэй болсон. Тухайн асуудлыг хэлцгээд салбарын сайд байхгүй бол улсын хурл хэлэлцүүлэхгүй хойшлуулж байна. Энэ дээр одоо сайд нар онцгой анхаарч ажиллана. Оо 7 хоногийн өмнө ингэж ярьснаа 7 хоногийн дараа одоо яах вэ? Гүлэг болцсон сайжид үнээс. Амар баясгалаа жоохон юу вэ л да? Жоохон зангарахтай байл даа гүшүү. Чи чи бүхэл бүтэн улсын хурлын дарга штэ. Тэгээл нэг сайд нарыг гуугаал тэ хэлсэн ярьснаа 7 хоногийн өмнө чи ингэж ярьжсэн юм шүү дээ гүшүү. Тэгээд 7 хоногийн дараа наатайгаа хэрэгжүүлж хэлдэ. Би та нарын хуулийг хэлцэхгүй зайлцгаа байхгүй бол тэгээд окей. Бид нар та нарын гिचий чинь биш гэдгээ ойлгуултаа. Тий? Улсын хурал чи ямар хаашаа юу засгийн газрын тохиор биш үсттэй. Амар баясгалаа. Миний гүшин жоох юу вэ л да? Жоох баавартай байл да. Тэгэл одоо яах вэ гэл ингээл за одоо нэг төлөөлөл төрийн нарийн сонсч даа гэж мэгэл тий. Бити юм байл да. Засгийн газар шиг баавартай. Тэгээд Монгол улсын төрийн эрхийг барих дээд байгууллага бол засгийн газар биш шүү. Улсын хурал шүү. Тэгээ улсын хурлын дарга ийм үхэн зөөж болохгүй. Улсын хурлын гишүүд ч гэсэн даргатаа бас жоохон шаардлага тавья. Жоохон баавартай байдгүй манай улсын хурлынхаа. Хөө гिचэн байхаа болчихдгүй. Please. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ эхлэхэд бэлэн болсон байна. Нэгэн залуу татвар буулгах санаачлаг гаргасан. Тэр нь амар сайн дэмжигдсэн байна. Тэгээд энэ залуу ямар залуу байсныг бүгд харцгаая. Бүрийн багц хуулиуд бол сангийн яамнаас боловсруулсан байгаа. Тэгээд энэ хуулиудаар ороод харахаар тийм том хэмжээний өөрчлөлтүүд байхгүйгаа татврын хөнгөлтүүд одоо маш бага. Тэгээд ихэнх нь орлого багтаа хэсэгт л одоо хөнгөлт нь илүү. За яг нэг дэмжлэг хэрэгтэй байгаа дундаж давхархт бол ямар ч одоо татврын хөнгөлт дэмжлэг их багтаа юм хуулиуд орж ирж байгаа. Тийм учраас нэг үндсэн асуудал дээр төвлөрсөн энэ бол тэр хүн амын орлогын албан татвар бол нэг төсөвт 2.5-нд их 80 орчмын ачаал үүсэх юм байлээ. Тэгээд энэ бол одоо чөлөөж болох мөнгө шүү дээ. Манайх бол дэндүү том бүтцтэй одоо маш үргэлгэн тийм одоо төр ажиллаж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг бол ерөөсө хэрэггүй зүйл маш их зарцуулж байгаа учраас 2.5 их нэдэг бол хэмнэж болно. Та гэхдээ өсний заслалт руу битээ анхаарах манайхаа олно. Гэхдээ би бол ахыг бол тэгж хавар милитрхүү бас үсмэсээ засаад байна үү те. Хооцмоцоор. За энэ бол шинэ гэрлэгээд залуу яг одоо энэ өргөдөл дээр энэ санаачилсан юм байна. Тэгээд цалингаас авдаг орлогын албан татварыг 10%-ийг 1% болгоё гэдэг ийм санаачлаг гаргаад явж байгаа. Тэгээ энэ шүү дээ 3 хоногийн дотор заяа. 3 хоногийн дотор шүү заяа. 100 мянга хүрэх юм бол энийг одоо хилцэн шүү дээ тий. 3 хоногийн дотор яг одоо 75750 хүн зурцсан байна хаа. Энэ гэгээ шүү манайхаа хүмүүс татвар буулгах сонирхолтой байна.
А сангийн яам сонирхолгүй байна. Sorry. Та нарын сонирхолгүй байх чинь хамаагүй хүмүүс дэмжиж чинь 3 хоногийн дотор 75,000 гэдэг бол энэ бол маш их тоо шүү. Одоо энэ дахиад 2 хоногийн дотор дахиад 100,000 болоход бэлэн байна. Өмнө нь бас нөөтийг буулгах тэгээд нийгмийн даатгалыг буулгах гэдэг энэ санал асуулга бас 100,000 хүрсэн байгаа. Тэгээ энийхээ одоо ажил хэрэг болгох үү? Тэгээ залуучууд үнэхээр лаг байна. Тэгээ шинэ гэрэлтэй бүгдээр баяр хүргэх үү? Маш зөв санаачлага байна. Бид нар цалинтай ээжийн 500,000 төгрөг хэрэггүй. Бид нар зүгээр л татварыг буулгаад өгч биднээс авдаг дээрэмддэг мөнгөө болчих төрөө. Тэгэл болоо. Тийм төрөө гэдэг нь хүн биш шүү манайхаа. Төр гэдэг нь төрийг хэлж байгаа шүү. Тэгээд ийм гоё гэгээлэг зүйл болсон байна. Тэгээд бүгдээрээ ийшээ ороод бас захим гарын үсгээр бүгдээрээ зураараа дараагийн 7 хоногийн нэгд өдөр бол гэхэд 100,000 болгох хөө манайхаа. Тхөө. Би энэ доор линкийг тавьчих заяа. Тэгээ ороод гоё гарын үсгээр зураараа манайхаа баярлалаа. Хонглын үзүүрс гэрэл байна шүү манайхаа татвараа буулгая. За манайхаа татвар буулгоо. За дахиад 1 2 3 татвар буулгоо. Буулгоо. Энэ бол гигээ шүү манайхаа. Ингээд энэ 7 хоногийн мэдээ үгээр өндөрлөж чинь та бүхэндээ маш их баярлалаа. За Монгол улс албан ёсоор авторитар дэглэмтэй улсын тоонд оржээ. Дарангуйлалтай улсын тоонд орсон байна. За бид нар сонгуулийн дарангуйлалтай улсаа гэдэг англи руу орсон байна. За тэгээд манайхаа нэг юм гуймаар байна. Тэр цэма хинтихнээсээ. Нэр хоорондоо зодоо нүдэнэ хийж болноо. Нэг ил гараа зодтолчихоо. Тэгэл нэг ингээл яах гээд байгааг нь мэддэхгүй ингээл дундаа нэг хэдэн хүүхдүүдийг авчуулчаал ингээл зодтолдох гээд байгаа ч мэддэхгүй яах гээд байгаа ч мэддэхгүй юм байна. Тэгээд хөрсөх дарга оюурдан дарга сайхан ил үзчихээч. Эр хүмүүс шиг байгаа чи. Тэгээ бид нар уус орноо битгий сүрүүлээч тэр зодоон дундаа гуйж гин та бүхнээс. Тэгээ дээрэс нь татвараа буулгаач. Татварыг үнэхээр буулгамаар байна. Хүмүүс амар хүсэж чинь те. Бүр энэ татварт үнэхээр дарлуулж штэ. Одоо болчих одоо наатгаа. Маш олон татварыг буулгах зөндөө олон сонголт байна. Төрийн албаа цомгтгож болж байна. Энэ олон төрийн өмчт үйлдвэрийн газруудаа хувьчилж болж байна. Амар олон сонголт байгаа. Тэгээ тэрийг хийгээч. Бити биднийг дээрлэх, дарангуйлах, тэ татварын нэмэх ясн хүртэл шулах тэр сонголтыг бити хийгээч. Сангийн яамныхаа олигтойхон наад татварын шинжилтээ олигтойхон хийгээд олигтойхон татвараа буулгаач гэж хэлмээр байна. Баярлалаа. Холбогдороо манайхаа In Mongolia,